За сайн бацхан сурагчдаа нийт 10 дугаар ангийн сурагчдаа зориулаад багш нь энэхүү захим хичээлийг бэлтгэлээ. Дэвтэр номоо гаргаад онс рүү тавиарай. За эсээг яаж ялган таних вэ? За хичээлийнхаа зорилготой танилцъя. Тайлбарласан эсээний үндсэн шинжийг сэргээн санаж эсээг ялган таних. За зорилгодоо өрх алхам маань тайлбарласан эсээний үндсэн шинжийг сэргээн санах, эсээний агуулгын бүтцийг баттгах, эхийг уншаад ямар хэв маягтай их болохыг тайлбарлах, загварыг ажиглаад өөрийн ойлгосноо баттгах, гүйдэл эсээний задлыг дуурайн хурд нэмэх жам эсээг задлан шинжлэх гэсэн эдгээр даалгаврыг бид нар энэ хичээлээрээ хийж гүйцэтгэх ёстой байгаа. За онлын ойлголтоо бүгдээрээ сэргэн саны тайлбарласан эсээний үндсэн шинж. За нэг санааг хэд хэдэн баримтаар дэлгэрүүлэн тайлбарладаг. Зохиогчийн үзэл бодол асуудалд хандах шүүмжлэлт өнгө аяс илэрдэг. Ил далд шалтгаан толгой бүхий баримтуудтай ойролцоо ба эсрэг санаа гаргасан байдаг бахнэ. За эсээнийхээ бүтцтэй бүгдээрээ танилцъя. Мэдээж эхлэл, үндсэн хэсэг, төгсгөл хэсэг гэсэн бүтцтэй байгаа. За сонирхолтой хэллэлээр эхэлнэ. За хөтөц санаа, толгой өгүүлбэр, дэмжих өгүүлбэр, дүгнэлт гэсэн эдгээр бүтцийн дагуу эсэгийг бид нар бичдэг бахнэ. Онлын ойлголтуудыг өмнө нь өгсөн учраас та бүхэн сэргээн санаад уншиж тэмдэглэж аваарай. За хамтдаа бүгдээрээ дасгал даалгавар руу оръё. Эхийг уншаад ямар хэв маягт их болохыг тайлбарлах байгаа. За эхийн гарчганд бохирлого гэсэн их байгаа. Анхааралтай сайн сонсоод ямар хэв маягт их вэ? Яагаад гэдэг баталгааг нь бүгдээрээ тайлбарлах ёстой байгаа. Суурьшил иргэншлээс үүдэн гардаг тэнэглэл хүн төрлөختнийг цаг бусын мөхөлд хүргэх аюул бол байгаль дэлхийг бохирдуулсан хийгээд бохирдуулсаар байгаа хүмүүсийн ухаангүй үйлдэлүүд байгаль дэлхийн бохирдлын урхаг нь зөвхөн устж үгүй болж байгаа амьтан ургамал, эрдэс чулуулаг бус бохирдлын урхагаар шинээр буй болж байгаа амьтан ургамал, эрдэс чулуулаг юм. Шинээр буй болж байгаа юмсын гайгаар ямар аюул нүүрлэхийг хүн өнөөдөр төсөөлөгч үгүй байна. Нэгэн жишээ татъя. 1986 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн үнэн сонины мэдлэг тусал нэмэр буланд Австралийн нэгэн цэргийн баазын ойролцоох дахианы аж ахуйн нэг дахиа тэг дөрвөлжин өндөг гаргажээ. Ёс бусын энэ явдал цэргийн том нисэх онгоцнуудын дуу чимээнээс болсон байж болзошгүй гэж таамаглаад л өнгөрчээ гэсэн зүйл нийтэлсэн билээ. За ихэ оновчтой хариулт өгч чадахгүй бол дахин нэг удаа уншаад бүгдээрээ тайлбарлаарай. За энэхүү бохирлох гэсэн их маань мэдээж тайлбарламжих байгаа. Яагаад тайлбарламжих вэ гэвэл тодорхойлттой бүгдээрээ танилцъя. Ямар нэг зүйлийн учир утгыг тайлбарлан мэдээлэх зорилготой их байгаа учраас тайлбарламжих болсон. За онцлогийн хувьд аваад үзэх юм бол агуулга нь баримт жишээ, тооцоо судалгаа, шалтгаан, үр дагавар, дүрм тодорхойлолтод тулгуурласан байгаа. За өнгө аяс нь баталж нотолсон бодит байдлыг шууд тодорхойлсон байна. За сэтгэл хөдлөлийн утгын халил байхгүй, тухайн үзэгдэл юмсыг шууд нэрс утгатай байгаа учраас тайлбарламжих болох нь батлагдлаа. Та бүхэн дэвтэрдээ тэмдэглэж аваарай. За гүйдэл эсэнд бид нар бол 2 удаа хичээлээр задлал хийсэн байгаа. За гүйдлийнхээ бүгдээрээ сэргээн санаад нэг удаа уншаад багшийнхаа өгсөн энэ 2 задлалыг харж агаад бүгдээр дараагийнхаа даалгаврыг хийх гүйцэтгэх ёстой байгаа шүү. За энэхүү даалгаврыг бол бүгдээрээ бие дааж хийж гүйцэтгэх ёстой байгаа. За хурд нэмэх жам эсээг уншаад задлал хийх ёстой байгаа. За уншихдаа яаж унших вэ гэдгийг та бүхэн бас мэдж байгаа бах. Мэдэхгүй үг хэллэгээ тэмдэглэнэ. За уншихдаа бол ухаарч ойлгож унших ёстой шүү. За мэдэхгүй үг хэллэгээ тэмдэглэж аваад толь бичиг ашиглаж тайлбарлана. За онлын ойлголтуудыг бас сэргээн санаж өмнөх хичээлүүдийг үзээд энэхүү задлалаа хийгээрэй. За гүйдэл эсэнд хийсэн яг задлалынхаа дагуу өмнөх слайданд харуулсанчлан яг тэр агуулгын бүтцийн дистралийн дагуу бүгдээрээ хийж гүйцэтгэх ёстой байгаа шүү.
За хичээлд идэвхтэй оролцсон сурагчдаа баярлалаа. Та бүх хичээлийг хийж гүйцэтгээд 19-ний 11 цагаас өмнө даалгавраа хийж комент байдлаар багшийнхаа постонд оруулаарай. За баяртай.